password орууллаа. Харуулахгүйгээр за next. За утасны дугаар optional ингээд нэг зэрэг нэг ингээд явуулчих. За энийг ер нь бол уншиж үзээгүү. Улам усны дугаар Gmail-ийг холбочих юм бол дараа нь пассворд мартахын нэтэрэг их олон зүйл хэрэгтэй. Эсвэл multi-factor authentication дээр ашигладаг байгаа. За, аккаунт маань бол одоо нэгдсэн. Одоо Gmail рүүгээ орохыг хүлээж байна. Эхний удаа болохоор жоо удаан уншиж байгаа шиг байна. За, ингээд шинэ аккаунт олчлаа. Одоо энийг ашиглаад өөр бусад зүйлсийг ашиглаж болно гэсэн. Өөр бусад юмдаа Google Mail ашиглана.